Өнгөрсөн онд скутер мопедийн замбраагүй хэрэглэнээс үүдэлтэй 2800 осол гэмтэл бүртгэгдэж байсан. Харин энэ жилээс ослын дэгдлийг бууруулж хэрэглээнд хяналт тавих зорилгоор олон нийтийн цагдааг ажиллуулж эхэлсэн юм а. Үүний үр дүнд өнөөдрийн хүртэл сар гаруй хугацаанд 5400 гаруй зурчлыг илрүүлсэн байна. Гэвч түрээсийн үйлчлэгээ эрхэлдэг аж ахуй нэгжүүдэд одоо хүртэл ямар нэгэн хариуцлага тооцоогүй байна. Өнгөрсөн 1 сарын хугацаанд олон нийтийн цагдаа ажиллаж эхэлснээс хойш 2 дугуйт тээврийн хэрэгсэл мопед, скутер зэрэг хэрэгслээр явган хүний замаар зорчсон 1702, насан туршаагүй хүүхэд жолоодсон 697, зорчигч тээвэрлсэн 1197, явган хүний гарцаар гарахтаа тээврийн хэрэгслээ хөтөлж яваагүй 833, зориултын бус газарт байрлуулсан 1002 зөрчлийг тус илрүүлжээ. Мөн 560 мопедийг түр саатуулах хашаанд байршуулсан байна. Харин түрээсийн үйлчилгээ эрхэлдэг 7 аж ахуй нэгжид өнөөдрийн байдлаар ямар нэгэн хариуцлага тооцоогүй байна. Нийтдээ бол нийслэлийн хэмжээнд 7 аж ахуй нэгжийн 36468 тээврийн хэрэгсэл. Одоо түрээсийн үйл ажиллагаанд бол гудам зам дээр тухайн аж ахуй нэгжүүд бол ажиллаулж байна. За энэ дээр цагдаагийн байгууллагаас нэгт иргэдийн аюулгүйдлийг хангах зорилгоор тухайн одоо цахилгаан скутер мопедийн тээврийн хэрэгслийн техникийн бүрэн бүтэн байдлыг ажиллуулж байгаа. За иргэд маань өөрсдөө унжиж байгаа унгааж имтэлж тэгээд юм уу эсвэл эвдрэлтэй байгааг мэдсээр ижиж үйл ажиллагаанд гаргаж байгаа зүйл дээр нь олон нийтийн цагдаагийн албаагч хяналтыг тавьж байна. Дээрээс нь явган хүний замаар зөрчөөд байгаа зүйл дээр олон нийтийн цагдаагийн албаагч нар бас хяналтыг тавьж байна. За мөн 16 нас хүрээгүй одоо сургуулийн сурагчд унж байгаа эцэгчүүд маань хүүхдээ 1-2 дугаар ангийн хүүхдээ аваад цахилгаан скутер дээр урдаа зогсоолгоо суулгаад аваад явж байгаа зүйл дээр бас хяналтыг тавьж байна. Энэ жилээс 16 нас хүрээгүй хүүхэд скутер мопед унахыг хоригдсон. Гэвч насан туршаагүй хүүхэд жолоодсон 697 удаагийн зөрчил илэрсэн. Угтаа насан туршаагүй хүүхдийг унахаас сэргийлэх зорилгоор ийм Монголиа захим системээр нэвтэж түрээслэх зохицуулттай. Гэтэл 16 нас хүрээгүй хүүхдүүд түрээсэлж байгаа нь хоригдсон журмын хэрэгжилт сул байгааг харуулж байна. Түүнчлэн эцэг их асран хамгаалагч нь өөрийн ийм Монголиа системээр нэвтэрч бага насны хүүхдэд унуулсан тохиолдолд 100 мянган төгрөгөөр торгоно гэж мэдэгдсэн. Гэвч өнөөдрийн хүртэл хариуцлага тооцсон нэг ч тохиолдол бүртгэдэггүй байна. Харин иргэдийн зүгээс аж ахуй нэгжүүдэд хариуцлага тооцох шаардлагатай бөгөөд эцэг эхчүүд хүүхдүүдтэй дүрм журмыг сайтар ойлгуулах хэрэгтэй гэдгийг онцолж байна. Хэрэгжихгүй байна. Энд хоёрдоо тэгэхээр насан турш хүн авах хэрэгтэй шүү дээ энэ чинь. Тэгэхэд одоо жоо хүүхдүүд унаал явчихдаг. Сундалтаа л байнга л эргэж харж явж айгүй хэцүү байна шүү дээ энэ чинь. Энэ ер нь димэл юм байна да. Аюулгүй байдал талаач бодсон. Ер нь юм аваадсан. Ер нь бол унж байгаа нэр харагдчихна. Зөндөө байна шүү дээ. Битүү байна шүү дээ. Одоо энэ хүүхдийн зүгийн гудамжаар явал үзвэл битүү байна шүү дээ. Дандаа л энэ сурагч нар л унцлж явж байгаа харагдаж шүү дээ. Одлоо манайч хэрэгжих юм байхгүй. Хажуу зүгээр тэгээд давхах юм шиг. Ер нь зөндөө л байна шүү дээ. Маш их л байна шүү дээ. Хэрэгжилтээс гадна энэ манайхан тэр өөртөө ойлгохгүй юм л да. Аюултай гэдэг нь. Эхнээсээ ер нь дайруулал энэ тийм харагдах л шүү дээ. Аж ахуй нэгжээс гадна бас эцэг хараа хяналттай нас тавих зүйтэй яг. Тэгээд эцэг их нь өөртөө бас энэ димий гэдгийг ойлгуулаа хүүхдүүдтэй. Гол сургуульд нь бас тийм заавал зөвлөм. Баг тойруу доторх 86 байршилд нийтдээ 186 албаагч хяналт тавин ажиллаж байгаач скутер мопедтэй иргэд явган хүний замаар зорчсон хэвээр байна. Угтаа дугуйн замаар болон дугуйн зам байхгүй тохиолдолд авто замын баруун хөвгөөр зорчих зохицуулттай. Гэвч авто замын баруун хөвөө хангалтгүй мөн жолооч нар зам тавьж өгдөггүй зэрэг шалтгааны улмаас явган хүний замаар зорчих явдал үргэлжилсээр байна.